Хүүхд өөрийнхөө буйныг өөрийнхөө эдчийг өөрөө дагуулж ирдэг гэж хэлдэг хөх маань ээж бас тий. Тэгэхээр биднээсээ одоо ингээд энэ хичээж өнөөдөр ингээд орон зайд байгаа нэрөөсөө биднээс хүүхдүүд биднээс амар лаки ад жаргалыг Аз хямарыг авчирч өгсөн. Тийм учраас бид хүүхдүүдийг талархах хэрэгтэй юм бэл. Тэгээс би ингээд хичээж чиний төлөө хичээж чинь биш. Эсрэгээр өнөөдөр чи ингээд хичээж байгаа нь энэ байгаа нь чиний хүүхд чамд ирсэн учраас буян шиг Аз хямарыг чамд авчирсан учраас биднээс хүүхдүүдийг талархах хэрэгтэй юм байна гэж би харж байгаа. Мэдээж биднээс бол өөрхөн санаагаа гэж хэлэхэд нуруу хөлзүүлэх хэрэгтэй. Аав хүн гэдэг бол ерөөсөө маш том тоорон зоох хэрэгтэй. Хэтрүүлэхгүй зүйлийг л аав хийж байгаа шүү дээ. Гэж байгаа тийм. Хэтэр ямар нэгэн зүйл хэтэрч чадахгүй гэдэг тэрийг хэн мэдрүүлэх гэхээр аав хүн хүүхдүүдэд мэдрүүлж өгдөг. Заавал нэг цаана нэг энерги шүү дээ. Би арай хэтэрээд байна уу та нэг эмзэглэл байж хүүхд тэрийг хэн дөрүүлж өгдөг гэхээр ээж биш аав дөрүүлж өгдөг юм байна. Нэг даалт тийм баг. Тийм л байх нь аав баг. Би ч одоо хүртэл тийм ээ. Манай одоо аавын хэлжсэн үгнүүдээс их тод үлдсэн зөвлүүд нь хүний шунал гэдэг бол хязгааргүй. Хүн өдөр лада унжсэн бол маргаас 69 унахыг хүсэн. 69 унжсэн бол нэг жижигхэн хуучин жип хуучин жип унах юм бол шинэ машин авчих. Шинэ машин авах юм бол дараа ирээд донгоцч болж байгаа. Тэгэхээр өөрийнхөө шуналыг хэмжээг өөрөө л тогтоох хэрэгтэй. Хязгаарлаж амьдарч байгаа буцаагаад хүүхдүүдэд эд зүйлийг шүтээгүй юм байна. Өөрөөсөө хэлээл өөрийнхөө хүүхдүүдээс гэхээсээ илүүгээр нийгмийн ач тусыг хариулъя. Нийгмийнхаа хөгжил барилгаар ярих юм бол нэг булангийнх нь нэг ширхэг тоби болоод орчих юмсан гэж хүмүүс зорддсон юм байна. Японд тэгдэж шүү тийм ээ. Одоо гогми зэкийн хараа гимгээр гэж тэгэхээр иргэд бол бид нар сайн хичээж нийгэмдээ татварыг бас тийм ээ. Одоо татвар гэдэг юм тийм ээ. Одоо энэ иргэн хүнийхээ үүргийг сайн биелүүлэх нэг чухал юм байна да. Тэрийг бидээс хичээх юм бол хүүхдүүд адилхан л биднээс нөгөө толны тусгал бол нэгт шавнар байт юм байна. Нэг шав хүүхдүүд биш байт юм шүү. Нэг шавнар биднээс бас харж байна. Тэгээ хоёрт нь болохоор тэрийг хараад цаг хугацаанд дараа хүүхдүүд байт юм байна. Тэгэхээр тэр их зүйлүүдийг биднээс үлдээж явах нь аав гэдэг өвгний энэ урд чиний шилж байгаа нэг амар том орон зайгаа тэр юм болоо даал нүднүүл ядах том энерги юм удаа л би харж байна да.